Хүн болгоны амьдралд сонголтууд гарч ирдэг. Бид нар алхам тутамдаа энэ амьдрал дээр олон сонголтуудыг хийж идэг. Жишээлбэл эрүүл мэнд болоод мөн бас өдөр тутмынхаа амьдралдаа бас энэ альва зүйлсийг хэрхэн яаж хийх үү, яах вэ гэдгийг байнга шийдэж дотроо эргэцүүлж бодож байдаг. Тэгвэл өнөөдөр би та бүгдэд Библиэс одоо бас нэгэн хүний нэг гайхалтай сонголт хийсэн тухай түүхийг хуваалцахаар шийдлээ. За ингээд бүгдээрээ Лук номын 5 дугаар бүлэг рүү очие. Тэгээ Лук номын 5 дугаар бүлэг дээр ялангуяа Лук номын 5-ын 1-ээс ахуулаад уншаад эхлэх юм бол энэ дээр Петр гэдэг хүний тухай гардаг. За би та бүдэд уншиж өгье. За түүнийг Генесер нуурын дунд дэргэд зогсож байхад түүнийг олон түмэн тойрон бүчиж Бурхны үгийг сонсож байлаа. Тэгээд тэр нуурын хөвөөнд 2 зав байхыг хараад харин тороо угааж байгаа загасчдыг харлаа. За энэ Библиэлд тэр гэж одоо томоор эхэлсэн бол мэдээж Есүс Христийг хэлдэг. За тэгээ Есүс Христ бол одоо бас 2000 жилийн тэртех Израиль нутагтай, Израиль Палестинийн нутагт одоо өөрийнхөө үйлчлэгийг эхлүүлсэн байдаг. За тэнд ингээд сургаалаа зааж эхэлсэн үе олон хүмүүсүүд түүнийг дагаж түүний сургаалыг сонсож байсан. За өнөөдөр ч гэсэн бидний амьдрал ч гэсэн Есүс Христ гэдэг энэ нэр, Есүс Христ гэдэг энэ одоо Есүс Христ инглээ, Есүс Христийн сүмийнхэн тэглээ, за Есүс Христийн инглээ гэсэн олон мэдээнүүдийг бид нар бол энэ амьдралдаа сонсч идэг. За тэрүүн шиг яг энэ Есүсийг тухайн үеийн хүмүүсүүд ч гэсэн энэ Есүс гэдэг нэг юм хүн гарч ирж хүмүүсийг эдгэж байна, сургаал зааж байна. За өшөө зарим нь юу гэдэг нь зарим бүр дэгстүүлж ярьж исэн баг. За ямар ч байсан олон түмэн бол түүний сургаалыг сонсдог байсан нь бол энэ дэр бол тодорхой бичиж үлдээсэн байдаг энэ тэмдэглэл дээр. За энэчээс нэг зүйлийг ажиглах юм бол үе томонд түүнийг тойрон бүтсэн байла. Тэгээд нэг гайхалтай зүйл нь нуурын хөвөөнд номлож байхад нь тэгээд номлоод явж байхад нь 2 зав байсан гэж энэ дээр Библиэлд гарч ирж байгаа. За тэгээд завин дээр байсан загасчдыг харахаар ингээд тороо угаагаад тийм ээ. Дараагийн загасчилтаанда бэлдээд ингээд суужсэн. За өнөөдрийн бидний амьдралд бол энэ яаж буух вэ гэж. Тэгэхээр мэдээж бол одоо монголчууд бид нар бол зах дээр бас бидний амьдралууд өрнөж байна. Мөн бас ажил хөдөлмөрлөлтөөр бидний ажлууд бас хөвөрж байна. Бид нар өөр зээлтэй явж байна. За зарим нэг нь бас өөртөө хамгийн чухал зүйлдээ хөрөнгө оруулалт хийчихсэн тэ бас явж байна. Зарим нь яах вэ, ийх вэ, аливан дээр ямар шийдэл гаргавал зүгээр өгсөн сонголтыг харж гисэн зогсож байна. Зарим нэг нь эрүүл мэндэ бодоод тэ бас юу хийх үү гэдэг дээр хүртэл шийдэх гээд ингээд зогсож байгаа. Тэрүүн шиг тухайн хүмүүсүүд энэ одоо загасчид гэж ярьж байна. Тухайн одоо эргэн тойронд байсан Есүсийн үгийг сонсч ирсэн улсууд гэсэн хувьдаа дор дорой бүгд амьдралтай байсан. Гэхдээ эдгээр улсуудын нэг давуу тал нь нэг сонголтыг хийсэн байсан. За энэ Есүс гэдгийн бурхан одоо илээд байгаа нь үгийн те энэ бурхны үг гэдэг байгааг нь сонсоод үзье. Энэ яг юу заах гээд юу хэлэх гээд байгаа юм бэ гэдгийг мэдээж хүмүүсүүд бас олзуурхаад энэ тойрж ирсэн баг. Тэгээд нуурын ирэг дээр 2 зав байсан. За тэгээд тэр завийг Есүс завийн зүг харсан. За мэдээ загасчт нь бол одоо тэр тороо угааж ирснийг бол түрүүн би бол дурдж хэлсэн байгаа тийм. За тэгээд Библийн ишлэл цаашаа юу гэж хэлснийг хэдүүлээ харъя. За тэгээд 4-р ишлэлээс ингэсэн байна. Лук номын 5-4-дөр тэр айлж дуусаад Симонд усны гүн рүү очоод тороо хаяад барь гэхэд Симон эзэн бид сүнжэнгөө зүудрэн загасчлаад юу ч барьсангүй. Гэвч та хэлж байгаа тул тороо хаяад үзье гэсэн баг. За Есүс нөгөө нуурын ингээд хөвөөлөө харсан мэдээд нөгөө загасчаа түрүүн хэлжсэнээр тороо угаагаад заваа янзлаад тийм ээ. Тороо сэлбэхэн сэлбээд за дараагийн загасчилгаанда бэлдээд байжсаныг бол та нар мэдсэн баг. Гэхдээ дахиад энэчээс Есүс нэг хүнийг онцлоо. За Симон гэдэг хүнийг бол онцолсон байна. Тэгээ Симон гэдэг хүнийг онцлоод за юу яа. Симоно чи тороо усны гүн рүү хаяа гэж. За мэдээж Симон дээр очсон бах, хэлсэн бах, дагуулаа завин дээр нь суусан бах. Ингээд усны гүн рүү очоод тороо хаяачаа гэсэн зүйлийг бол Есүс хэлсэн бах. Гэтэл энэ дээр Петрийн хэлсэн үг нь айгүй анхаарал татж байгаа. Энэ бол яг өнөөдөр бидний амьдрал ч гэсэн хэлдэг үгнүүдийн нэг байна. Тэгсэн чинь энэ дээр Симон гэдэг энэ хүн маань юу гэж хэлсэн гэхээр эзэн бид шүнжэнгөө зүдрэн загасчлаад юу ч бариагүй гэж. Шүнжэнгөө зүд. Тэгэхээр юу гэж хэлэх гээд байна гэхээр нууран дээр ерөнхийдөө тухайн нууран дээр загасчад шөнөөр загас одоо барьдаг байсан. Өдрийн цагаар бол одоо юу гэдэг чинь те ингээд загас барих тохиолдол мэдээж одоо тун ховор үзэгдэл байгаа. Тэгээд гол зүйл нь шүнжэнгөө загасцсан юу ч баригдаагүй. Яг нөгөө загас баригдсан цагаар нь юу ч баригдаагүй. Тэгээд Петр чи олон жил загас одоо те юу ятсан хүн. Загас барьж исэн хүн, загасчилж исэн хүн, туршлагатай хүн байгаа да. Ямар цагаар яг ямар үеэр нь загас бариул те энэ одоо нуурнаас ингээд загас барих боломжтой байдаг юм бэ гэдгийг одоо амьдралынхаа туршлагаар мэдсэн хүн байна.
Гэтэл одоо энэ дээр Есүс хурж ирэнгуутаа өөрт нь юу хэлж байгаа юм хэрэг. За яг өдрийн цагаар шүү дээ. За нуурын гүн рүү очиод ингээд тороо хаяа гэтгсэн. Тэгээ Петр нэг талаараа айгу гайхаж байгаа байхгүй юм ч одоо өдрийн цагаар одоо ингээд хаяхаар бид нар шүнжэнгөө яваа тэр нуурын ингээд саманд юм бариагүй штэ гэд эзэн бид нар бариагүй штэ гэж. Ингээд харах юм бол яг Есүс энэ Петр гэдэг хүнд нэг зүйлийг хэлсэн байна. Одоо та нар анзаарж байгаа бол өдөр тутмын амьдралд нь хийдэг зүйлд нь оролцоод хийдэг зүйлийг ингээд зааж байгаа. За чи инг гэж. За энэ яг айгуу тийм одоо өнөө цаг ч гэсэн яг ялгаагүй биднэрт. Өнөөдөр бид нар Бурхны үгийг сонсож байна. Бурхны үгийг бид нар сонсъё гэж бодож байна. Тэгвэл өнөөдөр энэ Бурхны үг бидний амьдралд хэрхэн нөлөөлдөг юм бэ гэж. Өнөөдөр өдөр тутмын бидний амьдралыг зааж чиглүүлж чаддаг юм болов. Яагаад хүмүүсүүд энэ Есүс Христ ч юм уу те өнөөдөр сургаал номлол ч юм уу зарим нэг хүний гэрчлэлийг ингээ яагаад сонсоод байгаа юм болов те. Үнэхээр тэдгээр усуудын амьдралд нөлөөлсөн юм болов. Тэ яагаад тэдгээр усууд одоо тэ сонголтоо хийчихэд энэ олон бурхтууд байхад яагаад заавч хүн бас Есүс Христийг сонгочоод ингээ яваад байгаа юм бэ? Энэ сонголт нь юунд нь хүрэгдсэн юм бэ гэдэг. Тэг яг энэ дээр болохоор Петр гэдэг хүнд бол сонголт ирсэн. Ямар сонголт вэ гэхээр за би өнөөдөр яг энэ Есүсийн хэлсэн үгийг дагах уу? Ягаад тэгэхээр би шүнжэнгөө миний туршлагаар бол би шүнжэнгөө загас баригдаагүй. Тийм ээ? Загас баригдаагүй. Тэг би энэ хүний үгэнд итгэх уугүй юу гэдэг юм сонголт ирсэн. Тэгэхээр өнөөдөр ч гэсэн бидэрт яг тийм сонголт ирж байгаа. Та өнөөдөр Бурхны үгэнд итгээд үзэх үгүй юу гэдэг дээр. За тэгээд Петр бол нэг давуу тал нь за яах вэ? Та хэлж байгаа бол нэг тороо хаяад үзье та гэж эргэлдсэн айцтай тэгээд дагсан баг. За тэгээд цааш нь юу болсныг хэдүүлээ харъя. За 6 дугаар эшлэлээр гардаг. Тэд тороо хайтал маш их хэмжээний загас баригдаж тор нь урагдаж эхэлвэ гэсэн. За яг өдрийн цагаар за нөгөө миний дурдж ирсэн те загас баригддаггүй цагаар те тороо хайсан асар хэмжээний загас ингээд баригдаад бүр нөгөө юу вэ нөгөө нэгчээсэн нөхчээсэн нөгөө тор нь бүр урагдаад эхэлсэн. За цаашаа юу болсон бэ гэж. Харин Симон Петр үүнийг хараад Есүсийн хөлд унаад эзэн би нүгэлт хүн тул надаас холдооч гэлээ гэсэн. За бидэрт сонголт хийхэд айгүй том нөлөөлдөг зүйл бол одоо энэ Симон Петрийн одоо энэ хандаж Есүст хандаж хэлсэн хамгийн том тэр одоо чухал одоо сэдвийг энэ дээр гаргаж ирж байгаа. Эзэн би нүгэлт хүн тул гэж. Хүн төрлөختөн үүссэн цагаас ахуулаад магадгүй хизээ үүссэн Библиэлд бол бид нар бол үзээд бол Библийн судлаачд бол нэг тоо хэлдэг. Мөн бас хүн төрлөختний өөрсдөө шинжлэх ухаан бас нэг тоо хэлдэг. За би өнөөдөр би бол тэрэг дуртахгүй. Гэхдээ хүн төрлөختөн өнөөдрийн хүртэл энэ хугацаанд бол олон мянган сонголтуудын дунд олон мянган эргэлзээнүүдийн дунд яваад ирсэн байна. За тэр дунд бол энэ Христийнхэн Есүсийг дагдаг, Бурханд итгэдэг усуд бол сонголт одоо Бурхан дээр сонголтоо хийсээр хагаад энэ цагийг өнгөрөөсөн байдаг. Тэгээ зарим усуд нь хэлдэг л дээ. Чи Есүс Христийг дагаа. Чи Бурханыг сонгоо. Тэр Бурханы үгийнхаа одоо үгийг ингээд дагаа. Чиний амьдралд юу өөрчлөгдсөн бэ? Яасан бэ гэсэн олон зүйлсүүдийг хэлдэг. За тэгээд миний хувьд ч гэсэн би анх болоод бас сүмд орж ирэхдээ бол тийм бас төгс төгөлдөр бол хүм одоо ч гэсэн төгс төгөлдөр бол биш. Алдаатай дутагдaltaа тийм хүн бол орж ирсэн. Ээж аавыгаа зовоодог, ээжийнхээ үгэнд ордоггүй, хамгийн үн цэнтэй зүйлээ ойлгодоггүй, амьдралын ноён нуруу гэдэг зүйлийг мэддэггүй тийм хүн байлаа. За ихэнхдээ бол миний бодож мөрөөж исэн зүйл бол за би нэг баян чинэлэг болоод за ямар ч ясны гайгүй болчвол энэ одоо аав ээж одоо хамаатан садангаа ингээд итгээд те гайгүй нэр хүндтэй явчих юм байна гэсэн тийм мөрөөдөлд бол автаж одоо юу гэдэг чи мөнгөний араас бол айгүй хөөцөлдөж тэгэж нэг хэсэг бол явж исэн тохиолдол байгаа. За тэгэж явж байхдаа бол би одоо миний бие бол айгүй хүндэрсэн. Тэгээ одоо бол та бүгд бол харж байгаа бах те одоо сайхан л эрүүл чиргэл зогсож гин гэж байгаа. Гэтэл бол миний одоо нуруу гэдэг зүйл бол одоо үнэхээр би бол нурууны өвчтөй болцсон. Тэгээд тэр маань намайг үнэхээр их зовоодог. За энэ маань болохоор миний нөгөө мөнгөний араас хөөцөлтөөд хар ажил хийгээд за тэрүүндээ ингээд тэг хүрхийн тулд бүхнээ ингээд золиослж исэн зүйл нь өнөөдөр 10 гаруй жилийн дараа энэ одоо нуруу гэдэг зүйлийн асар том одоо ингээд би одоо өвчний одоо тэг уурхаа болж хувирсан баг. Тэгээ нурууноос олж одоо миний бөөр өвдөн, бие өвдөн, ходоод өвдөн те. Тэгээд нурууны 4 5 дугаар ингээд уйлмнууд одоо үе нугалмууд бүгд ингээд суучихсан ийм байдал төрсөн. За тэгээд энэ дунд бол яг ийм байдалд ингээд одоо мөнгөний араас хөөцөлтөд би бол эцэст нь бол одоо тэр гайхалтай нэр хүнд одоо гайхалтай тэр өгдөг чи одоо мөрөөдөдөөс мөнгө төгрөг тэр бүгдээ бол би бол олж чадаагүй. За миний эргэн тойрны зарим найз нөхд маань ч гэсэн бас мөнгөний араас хөөцөлтөд зарим нэг нь одоо бас те
хэдийгээр амжилттай явж байгаа ч гэсэн ар амьдрал нь ч гэсэн одоо хамаатан садантайгаа эргэн тойрны хүмүүстэйгээ эв нэгдэлтэй байх талаас нь тийм зүйлийг бол зарим нэг нь зохистой бүтээж бол чадаагүй ингээ явж байгаа. Тэгвэл өнөөдрийн Бурхны үг надад яаж нөлөөлсөн бэ гэхээр би хаавга 2003 онд анх энэ сүмд орж ирээд би нэг зүйлийг л ойлгосон. Энэ бидний амьдрал чинь те харилцаан дээр тогтдог юм байна. Хүний амьдрал бол энэ харилцаа гэдэг зүйл дээр тогтдог юм байна. Энэ харилцаа нь өөрөө хайран дээр төвлөрдөг юм байна. Тэгээ энэ хайр гэдэг зүйлийг бол зөвхөн бид нар өөрсдөө бий болгож чаддгүй юм байна. Харин бидний нэг Бурханаас бид нар те Бурхны үгнээс бид нар сурж болдго юм байна гэдгийг би ойлгосон. Тэгээ би энд орж ирээ би олон муу зүйлсүүдээ олон одоо өөрийнхөө гэмт зан чанаруудаа ингээд бодож тунгаахад надад хүргэсэн ба. Тэгээд би олон сайхан сургаалуудыг сонсчихсан. Зарим нэг нь уучлалын талаар, зарим нэг нь идэгрэлийн талаар, зарим нэг нь дотоод зүрх сэтгэлийнхаа тэр хар бараан зүйлийг авч хаяхын талаар ингээд олон сайхан сургаалуудыг сонсож тэр болгон дээр би өөрийнхөө үнэлт өгнөлтийг хийж би нэрээ те ээжтэй аавдаа би нөгөө дүүнэртээ би бас ингэж хандаад байгаа юм биш үү? Би буруу хандж байгаа юм биш үү? Би ингүүл ингэх юм биш үү гэд. Мөн бас Библийн олон түүхүүд надад бас тэгээ би бинийг уучлах, би бинтийгээ эвлэрэх, би бинийг дэмжиж амьдрах, тэгээ би бинтэй хайраар хандах энэ олон зүйлсүүдийг надад зааж сургаж өгсөн. Ингээд би нэг сонголтыг хийсэн. За би өнөөдөр энэ Бурхны үгэн дээр тэ Бурхны үгийг сонгоод явах юм бол би өнөөдөр энэ элэг бүтэн амьдрал, энэ хайр дүүрэн амьдрал гэдгийг би бол цогцолтож чадах юм байна гэдгийг ойлгосон. Тэгээ тэр цагаас ахуулаад би эргэлт буцтгүйгээр энэ Бурхны үгэн дээр төвлөрч энэ Бурхны үгийг би сонгож өнөөдөр хүсдэг. Өнөөдөр хүртэл бол би үнэхээр сайхан те гэр бүлийг цогцлоогоод аав ээж хайртай дотны бүхэл улсуудаа те ингээд одоос хайртай дотны бүхэл улсуудаас ингээд өөрийнхөө хэргийн тойронд хүрээлүүлж ингээд чадсан. Тэгээ найз нөхөд маань ч гэсэн айгүй сайхан найз нөхдүүдтэй би учирч тэгээ өдийг одоо зэрэгтэй ингээд явж байгаа. Тэгээ энэчээс ингээ харахад бол энэ Петрийн нэг зүйл нь бол яг л тэр миний анх яг хэлжсэн. Яасан би Бурхны үгийг энэ ч нөгөө Есүс шүү дээ. Энэ ч нөгөө заримдаа бүр ингээд бидний үед бол энэ бүр хайр шашин гэл айгүй хүчтэй ингээд те тэгдэг байсан бол бүр ингээд те эсэргүүцдэг байсан. Би хүртэл ингээд эсэргүүцэхтэй нэг байсан. Тэгээ энэ бол хайр, энэ бол үзэл, энэ бол те одоо байж болшгүй зүйл гэж боддог байсан. Тэгээд сонголтыг хийсэн. Тэгээд Петрийн нэг зүйл нь энэ. Бурхны үгийг бид нар бүгдээр судлаад эхлэх юм бол яг өндөр тутмын бидний амьдралд байдаг өдөр тутмын бидний амьдралыг чиглүүлэх тэр үгнүүдийг биднэрт зааж өгч идэг. Тэр сайхан уучлал, тэр сайхан те бие биенийг эвлэрэх, бие биенийг хайрлаж, урамшуулах, дэмжих те энэ сайхан олон зүйлсүүдийг биднэрт зааж идэг. Яг өдөр тутмын бидний амьдрал дахь тэр үгнүүдийг Есүсийн одоо энэ Библиэлд ирэх сургаалууд биднэрт зааж идэг. Тэгээд бид нар харин энэ одоо Петр хэлдэг шиг нэг том нүгэл маань юу гэхээр бид нар сонгож чаддаг. Эзэм за уучлаарай. Энэ Петр хэлж байна те. Би нүгэлтэхүн тул та надаас олдооч гэж. Та ямар нүгэл ихэр тэр Бурхны үгийг үл башааж гисэн. Та нар бол анзаарсан баг те. Одоо энэ Библийн ишлэгийг эхнээс нь түрүү ингээд уншиж явахт бол те нуурын хөвөнд асар олон хүмүүсүүд ингээд бүччихсэн Есүсийн үгийг сонсож байлаа гэж. Тэр олон мянган хүмүүс ч гэсэн Бурхны үгийг сонсож ирсэн. Петр ч гэсэн тэр дунд бас сонсож ирсэн нэг нь байгаа. Гэхдээ яг сонсож ирсэн нэг нь жинхэнэ сонголтоо хийгээд энэ үгийг би амьдралдаа хэрэгжүүлэе гэдэг нь айгүй цөөхөн байсан баг. За би энэ амьдралдаа яг энэ үгийг Бурхны үгийг даглаа. Би энэ үгийг авлаа. Би энэ үгээр ингээд амьдралаа чиглүүл. Өнөөдөр энэ үг миний амьдралыг хэрхэн яаж өөрчлөх вэ? Хэрхэн яаж бусдын амьдралыг өөрчилж байна гэдэг дээр яг тийм бүрэн сонголтоо хийгээгүй зарим нэгэн тэр дунд явж ирсэн. Тийм учраас энэ Петр ч гэсэн ялгаагүй. Яг л тэр Бурхны үгийг хийдэгэр энэ тэ ямар сайхан нэр үнэн зүйл ярьж энэ гэж дотроо хүлээн зөвшөөрж исэн боловч яг амьдралдаа бүрэн шийдвэр гаргаад энэ үгийг дагаагүй байсан өөрийгөө би нүгэлт хүн гэж энэ дэр хэлсэн ба. Тэгээд тэр тор хаягдаад тэгээ нөгөө гайхамшиг болж байгаа шүү дээ. Нөгөө загас ингээл баригдаад асар хэмжээний юм баригдаад ингэнгууд Петр нэг зүйлийг анзаарсан байхгүй. Хамгийн том анзаарсан зүйл нь тэр урд нь Петр бол тэгээ загасаа ортой шүн гараад нэг бол одоо загас байдаг газар очиод тороо хаяал барьдаг байсан бол энэ удаад яг өөрийнх нь тэр завин дээр нь те Петр байгааг бол энэ дээр Петр өөрийнх нь завин дээр нь Есүс байгааг бол одоо анзаарч харсан байна. Тэгээд энэ маань юу гэсэн хэрэг тэр зав гэдэг зүйл бол би түрүү хэлснээр загасчдын хамгийн гол хэрэгсэл. Энэ завийг бол зарим нэгэн түрээсэлдэг. Тэ түрээсэлж одоо амьдралаа залгуулахын тулд авч явдаг. Зарим нэг нь одоо тэр тоормор юм бүх юмыг түрээсэлж авч явдаг. Тэгээ энэ удаад магадгүй Петр магадгүй түрээсэлсэн байж болно. Нэг бол өөрийнх нь зав байж болно. За ямар ч байсан аваад явсан. Гэхдээ энэ удаа явахдаа энэ удаагийн загасчилгаан дээр тэр завин дээр нь буюу тэр амьдралыг авч явдаг тэр гол ноён нуруунд дээр нь Есүс гарч ирээ суудсан байгааг бол энэ дээр Петр анзаарсан байна. Энэ удаа тэр загасчлахдаа энэ удаа өөрийнхөө амьдралыг чиглүүлж авч явахдаа тэр Есүстэй хамт нэг завин дээр явсныг тэр анзаарсан. Тэгээд
асар хэмжээний загас баригдсныг бол энэ дээр та бүд сая л уншиж харсан баг. Түүн шиг би та бүдэд нэг зүйлийг уриалж хэлмээр байна. Өнөөдөр бид бүгд өөр гэсэн дор дорын гэсэн амьдралтай өөр гэсэн зам өөрөөр явж байгаа. Гэхдээ бид нар нэг удаа Есүсийг өөрийнх нь амьдралын гол ноён нуруу босон завин дээрээ суулгаад үзье. Бидний өөрсдийнхээ амьдралд байгаа гол төр хөшүүрэг болж байгаа зүйл дээр бид нар Есүсийн үгийг, энэ Бурхны үгийг бид нар амьдралаараа тавиад үзье. Тэгээ нэг удаа дагаад үзье. Энэ хэрхэн бидний амьдралд нөлөөлөх нь. Тэгээ би нэг зүйлийг хэлье. Гайхамшиг болно. Яг энэ Петр шиг таны амьдралд гайхамшиг болно. Ясна таны амьдралыг оромгоор нэргүүлэх асар хэмжээний загас баригдах болно. Энэ тэр загас маань юу гэхээр таны хайр инрэл, аз жаргал, уучлал, өршөөл, эв нэгдэл эргэн тойрны усудаас чинь их танаас тэр ялрах тэр хайр инрэл бусдад хэрхэн нөлөөлдгийг та харж таны амьдралд, таны эргэн тойрны хүмүүсэд гайхамшиг ирнэ гэдэгт би бол итгэлтэй байна. Тэгээд миний хувьд бол би сонголтыг түрүү хэлсэн. Би бол ингээд мөнгөний араас хөцлөд нуруу бийгүү болсон ч гэсэн би Бурхны амьдралыг Бурхны энэ замыг ингээд сонгоход надад бол тэр мөнгнөөс илүү тэр асар ихээр тэр баялаг бол надад оримтлагдсан. Тэр нь эд материалын баялаг бол биш юм байнамаа. Тэгээ энэ бол эд материалын баялаг биш, хайр инэрлийн, уучлал өршөөлийн, эв нэгдлийн, урам дэмийн. Тэгээ бие биенээ босгон байгуулсан тэр баялаг надад тэр цугларсан баг. Энэ баялаг цугларчаар нэр аяанда амьдрал өөрөө сайхан гээд зөв үнэхээр гоё мөрөөрөө ингээд явдаг юм байна. Тэгэхээр Библийг тавд нэг удаа сонгоод үзээрэй. Библийн зааж байгаа зүйлийг тавд сонгоод үзээрэй гэж бас хэлмээр байна. Тэгээ мэдээж бас Библиэлд бидний амьдралд бол өдөр тутмын бас асар их нөлөөлөхөөр бас олон мянган үгнүүдээс гадна цаана бас эрүүл мэндийн ч гэсэн бас зарчмын төртөл явагддаг байгаа. Тэгэхээр та бас энэ Библийг та өнөөдөр сонгоод энэ Бурхныг сонгоод үзэх юм бол таны амьдралд гайхамшиг ирнэ гэдэгт бол би итгэлтэй байна. Тэгээд энэ Петр гэдэг хүн дээр бол Есүсийг амьдралдаа суулгаад үтсэн, Есүсийг тэр завин дээрээ оруулаад үтсэн, тэгээд Есүстэй хамт загас бариад үтсэн, Есүсийн үгийг дагаад үтсэн. Тэгсэн чинь гайхамшиг ирсэн. Өөрчлөлт ирсэн. Ингээд энэ цагаас ахуулаад Петр Есүсийг дагсан байдаг. Есүсийг бүр эргэл буцтгүйгээр дагсан байдаг. Тэгээ хүмүүсэд нэг дагаад яваад байх биш харин Есүсийн үгийг, Бурхны үгийг дагаад байсан баг. Ингээд өөрчлөлт ирсэн баг. Тэгээ би та бүдэд сонголтыг үлдээ. Та Бурхны үгийг сонгоод дагаад үзээрэй. Тань дээр гайхамшиг ирэх болно. Баярлалаа.